Сайн байна уу? Намайг Лавгхан гэдэг. Сайн байна уу? Намайг Ажил Сүрэнгийн Отын Чимэг гэдэг. Намайг Нэмгарын Маасан Дурч гэдэг. За сайн байна уу? Намайг Бутатрын Цолгон Чимэг гэдэг. За намайг Батчулан Авагтай Шижир гэдэг. За намайг их Цэцрал гэдэг. Цэрэнгийн Мөнгөн Мэлэг байна. Намайг Цэрэн долгорын Хүрх Цэрэн гэдэг. Намайг Гом Цэрэнгийн Ям Цэцэг гэдэг. Намайг Дарамсингийн Жаргал Дулам гэдэг. Намайг Батхойгийн Алтан Гэрэл гэдэг. 2012 оноос мэдээлэл ажилтнаар ороод одоо хүртэл 1950 давтагтай ажиллаж байгаа. За би 1919 мэдээллийн давтагтаа 2013 оноос хойш одоо хүртэл ажиллаж байгаа. Би 1919 тавил авлахад үйлчлэгээний ахлах хийдэг байгаа. 1919 тавил авлахтаа бол анх 2014 онд мэдээллийн ажилтан буюу оператороор анх ажилд орж исэн. Би 1919-50 мэдээллийн давтахад 13 дахь жилдээ мэдээлэл технологийн ажилтнаар ажилладаг. Лавлах үйлчилгээний салбарыг нэгэн шин шатанд хүргэж, амжилтын өд зогсолтгүй тэмүүлж ирсэн тус хамт олонны хөгжлийн түлхүүр нь ажилтан албан хаагчтан гэлээ. Цаг минутаар хэмжигддэг мэдээллийн эрэнд түүнд тохируулан хувьсан өөрчлөгдөж, хөгжих нь зүүн хэрэг. Тиймдээж тус лавлахын удирдлагууд цаг ямагт албан хаагчдаа хөгжүүлж, тэдний ур чадвар мэдлэг оюунд хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Энэ удаа 15 жилийн ойд зориулж, оюуны хөрөнгө оруулалт хийж, залуусаа гадаадд сурган, мэргэжлийн англи хэлтэй болгох зорилго тавьжээ. Лавгт улам 2013 оноос 1919 тавил авлахад ажиллаж буй шин залуу боловсон хүчин. Тэрээр англи хэлийг богино хугацаанд чанартай сургаж чаддаг Филиппин улсыг зорьсон тус лавлахын хамт олонны хамгийн анхны гадаад дахь элч төлөөлөгч юм. Түүний дараа 1919-50-ийн олон залуус хэлэндээс алхаж дэлхийн хэл болсон англи хэлийг сурах эрхэм зорилгоо биелүүлэхээр явсан юм. Филиппин улс 110 орчим сая хүн амтай, хүн амынх нь 90% нь англиар ярьдаг. Монгол улсад хамгийн ойр орших англи хэлтэй улс юм. Нийслэл Себу хотод англи хэлний сургалт явуулдаг 200 гаруй сургууль бий. 1919 тавил авлахын залуус Филиппин улсын англи хэлний сургуулиудын Монгол дахь аль биесны төлөөлөгчийн газар Мас Актемаар дамжуулан сонгосон сургуулиудаа суралцгаав эрсгэлээ. Мас Актем болон 19 тавил авлахынхаа англи хэлтэй Монгол залуус хөтөлбөрийн хүрээнд миний зүгээс Филиппин улсын Себу хотод байрладаг нийс англи хэлний сургууль за 2019 оны 5 сараас өдийг хүртэл тасралтгүй сурж байна. Себу хотын IMS Актемд англи хэл сурахаар ирсэн байгаа. За яг одоо болохоор би Филиппин улсын CII англи хэлний Актемд 6 сарын хугацаатай англи хэл сурахаар ирээд 3 сарын хугацаа маань өнгөрсөн байна. Би Филиппин улсын Себу хотын Села сургууль дээр ирээд суралцаж байна. Манай сургууль нь мэдээлэл технологийн чиглэлээр англи хэлний хичээлийг ордог. Тийм учраас би Genius English Academy сонгож энэ дээрх сурж байгаамаа. Тэд бол 1919 тавил авлахынхан. 1919 тавил авлах үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Монгол улс жилд 1 сая жуулчин хүлээн авах зорилго дэвшүүлсэн энэ үед лавлах үйлчилгээг олон улсын түвшинд хүргэж, гадны жуулчдад хүссэн мэдээллийг нь цаг алдалгүй хүргэж ажиллахын тулд англи хэлтэй залуус хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. За манай 1919 мэдээллийн лавлах нь Филиппин улсын англи хэлний сургуулиудын аль биесны төлөөлөгчийн газар Мас Актемаар дамжуулаад Нийт ажилтан албан хаагчтай бол англи хэлнийх нь боловсролд анхаарч шатаараатай сургалтуудыг явуулж байгаа. Тийм болохоор манай 1919 тавил авлах маань үйл ажиллагаа үйлчлэгээндээ англи хэлээр лавлгаа өгөх ийм төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаамаа. Мэдээллийн ажилтан болоо ерөнхийдөө манай лавлахад ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол англи хэл бол маш чухал. Монгол улсаас хэрэглэгч холбогдохгүй өөр улсын өөр иргэд бол манай лавлах руу холбогддог. Энэ тохиолдолд бол бид нар зайлшгүй англиар ярьж байгаа, зайлшгүй тухайн хэрэглэгчд бол үнэн зөв мэдээлэл өгөх шаардлагатай байдаг. англи хэлээр өөр бүх төрлийн лавлгааг өгдөг болохын тулд манай байгууллага зорилго тавьж ажиллаж байгаа. Энд ирэх гол шалтгаан маань болохоор англи хэл сурах. Мэдээлэл технологийн албаны хүн бол зайлшгүй англи хэлтэй байх ёстой байдаг. 1919 тавил мэдээллийн төв маань 24 цагийн турш хэрэглэгчтэй үйлчилгээгээ үзүүлдэг. За ирээдүйд олон улсын стандартад нийцсэн лавлах үйлчилгээ үзүүлэхийн тулд дотоодын ажилчдаа Филиппинд англи хэл сурах маш том боломжийг бас биднэрт олгоод одоо би энд ингээд ирээд англи хэл сурч байна. Залуус маань англи хэлийг орчинд нь сурахаар ирсэн. Зорилгоо биелүүлэхийн тулд тэд шамдан суралцсаар байна. Филиппиний сургуулиуд англи хэл сурах бүхий л боломж нөхцөлийг хангаж өгчээ.
Тэд оюутны хотгонд байрлаж, тоглог анги танхимд хичээллэж, ганцаарчилсан байдлаар сургалт авч 7 хоногийн 5 өдрийг зөвхөн англи хэл сурахад зориулж байгаа юм. Сургуулиудад нь өдрийн 3 хоол, чөлөө цагаа өнгөрөх спорт болон бүжгийн заалууд, 24 цагийн харуул хамгаалал, өрөөний цэвэрлэгээ угаалга гэд бүхий л зүйл бий. Юунд ч санаа зовхгүй сургал боломжийг бүрдүүлжээ. Филиппин улсад англи хэл сурахын маш том давуу тал нь гэх юм бол нэгдүгээрт сургалтын чанар байгаа. За Филиппин улсад ганцаарч гэсэн сургалт явуулдаг, маш чанартай сургалт явуулдагаараа онцлогтой. Өдөрт 6-аас 8 цагийн хичээл ордог. За 6-аас 8 цагийн хичээлийн маань 4-өөс 5 цаг нь бол ерөнхийдөө яг ганцаарчилсан хичээл. За үлдсэн 4 цагийн 1 цаг нь болохоор гадаад Америк багштай хичээл ордог. За үлдсэн 3 цагийн хичээл нь олон улсын оюутнуудтай хамт групп хичээлд хамрагддаг байгаа. Дээрээс нь дэлхийн 45 орнд хамгийн алдартай англи хэлийг ердийн аргаас 4 дахин хурдан сургадаг Кален хичээлийг за сургууль дээрээ судлаж байгаа. Англи хэлний багш нар бол маш ур чадвар сайтай, ойлгуулах чадвар маш өндөр. Филиппин багш нарын хувьд бол ганцаарчилсан хичээл авахд маш оюутныг яг одоо юу ойлгохгүй байна ч юм уу яг тэр тал дээр маш сайн анхаарч бидэнд аягүй сайн тусалдаг надад маш их таалагдсан. Дүрмийн талаас нь, за мөн ярианы талаас нь, унших чадвар, хэллэг талаас нь бүх тал дээр нь анхаарад зэрэг ингээ хөгжүүлээ явцдаг байгаа. Би өөрөө 1-to-1 хичээлдээ маш их дуртай. Яагаад тэгэхээр манай багш нар яг надад зориулсан хөтөлбөр болон бусад арга барилыг бол илүү төлөвлөгөө, дүрм, яриа, organization гэх мэт бүх зүйл дээр бол туулж ажилладаг. Филиппинд ирээд англи хэл сурахад бол мэдээж амаргүй. Хамгийн гол нь энд ирж сурж байгаа давуу тал юу вэ гэхээр англи хэлтэй хүмүүсэнд байнга гадаа байгаа учраас хэрэглэх шаардлагатай болдог. Тийм учраас одоо сурах маш том давуу тал болдог. Монголд англи хэл сурахад бол зөвхөн нөгөө тухайн ангидаа ирээд англи хэл сурж байгаа орчиндөө ирээл зөвхөн одоо англи хэлний орчин бүрддэг. Ангиасаа гараа явлаа дүүрэн монголчууд монголоор яриад тухайн өдөр орсон хичээлээ ч юм уу дүрмээ ч юм уу мартах тохиолдол байдаг. За орчинд нь ирж сурж байгаагийн давуу тал бол ерөөсөө чи харилцаанд орж байгаа бүх хэрэглэгдэхүүн ч ерөөсөө англиар. За чи дэлгүүрээс ороод хүссэн юм авахгүй лээ чи тэрийг үнэн хийдэм бэ? Тийм юм байна уу гэх асуухтал ерөөсөө чамаас англи хэл шаардна. Миний бодлоор бол Филиппин бүх хүмүүс англи хэлний багш юм шиг санагдсан надад. Дэлгүүр болоо одоо ингээ гадуур ингээ явхад бүх хүмүүс найрсаг. Өдрийн хэд таарсан ч байнга мэдлж байдаг. Хэлний мэдлэг сайжруулахаас гадна өөр одоо орчинд орж өөр соёлыг мэдэж байгаа надад маш их таалагдсан. За манай сургуультаар гэхэд Япон, Солонгос, Вьетнам, Хятад, Тайван гэх мэт маш олон орноос оюутнууд ирдэг байгаа. Тэр оюутнууд маань хоорондоо ингээд найзлаад өөрсдийнхөө хэлээр заримдаа яриа авчдаг. Тэгэхэд миний нэг давуу тал нь юм бол нэг ч монгол оюутан байхгүй учраас би тэр хүмүүстэй ярилцаж ойлголцохын тулд англи хэл сурахаас өөр надад ямар ч арга зам байхгүй. Тийм учраас нэг бодлоор нэг ч монгол оюутан байхгүй сургууль дээр ирнэ гэдэг маань миний хувьд маш том давуу тал болсон гэж бодож байгаа. Филиппин улсын онцлог нь гэвэл дэлхий дээр англи хэлний хэрэглэгээрээ 3 дахь том орн байгаа. За мөн газар зүйн байршлаараа Монголтой хамгийн ойрхон оршдог гэдгээрээ бас давуу тал. Ялангуяа Филиппин улс бол одоо бусад Европын орнуудыг бодвол ерөөхдөө айгүй хямд зардлаар яг орчинд нь богино хугацаанд англи хэл сурах боломжийг олгодгоороо давуу талтай байгаа. Филиппин улс маань 110 сая гаруй хүн амтай бөгөөд түүний 90 гаруй хувь нь англи хэлээр чөлөөтэй ярьдаг тул та хаач явсан англи хэлээр чөлөөтэй ярих боломжтой. Ерөөсөө орчин тэр чигээрээ англи учраас та зөвхөн хичээл дээрээ англи хэлийг сурах бусад бүх орчинд англи хэлээ давтсаар англи хэллээ ингээд англи хэлнийхээ хичээлийг хийсээр байх болно гэсэн. 5 өдрийн турш зөвхөн англи хэл дээр олон сонирхолтой сургалтын хөтөлбөрт хамрагдсан залуус маань амралтын өдрүүдийг хамтдаа өнгөрүүлэх боломж бүрдсэн юм. Филиппин улс газар зүйн хувьд нэн тааламжтай төдийгүй аялал жуулчлалын салбар маш өндөр түвшинд хөгжсөн. Филиппин улс бол өөрөө аялал жуулчлалын том бүс байгаа. Тийм учраас үзэж харах зүйл маш ихтэй. За амралтын 2 өдрүүдийн хувьд гэх юм бол ойрхон гоё далаагаар, бичээр, за гоё арлуудаар аялаж өнгөрөөдөг байгаа. Хавасан гэдэг Филиппиний алдартай хүрхрээ байдаг. Тэр хүрхрээр бол явсан байгаа. 7 хоног бүр амралтын өдөр болгоно нэг газар руу яваад байхад л очиж үзмээр газрууд зөндөө байдаг. Багш нар маань маш олон газрыг бол санал болгодог. Филиппин улсын үзэсгэлэн Цебу хотод байрлах
Sirao Garden цэцэрлэгт хүрээлэн нь жуулчдын хамгийн их очих дуртай газруудын нэг. Өнгөнгийн цэцгээс алаглах уг хүрээлэнг бяцхан Амстердам гэж нэрлэгэнч би. Temple of Lya, Себугийн Таж Махал буюу хайрын сүм гэж нэрлэгддэг дурсгалт газар жуулчдын хөлд дарагддаг. 7 давхар өндөр 5000 м хавтгай дөрвөлжин талбайтай эртний Ромын архитектураар сэдэвлсэн энэ бүтээн байгууламж 2012 онд баригдсан ч өнөөдөр Филиппинийг илтгэх нэгэн чухал газар болжээ. Далайн амьтдыг хамгийн ойроос харах боломжтой Себугийн далайн амьтны хүрээлэн бүх хил зүйлийг нэг дор цогцлоосон G Park, байгалийн үзэсгэлэнт газар болох Квасан хүрхрээ, цагаан элс тунгалаг устай наран шарлагын Сумилан арал Шарктай хамт шумбах, далайн эргийн хамгийн романтик газар болох 10,000 цэцэгсийн кафе, аяллыг сонирхолтой болгох Happy Beach Cebu, эртний Fort San Pedro цайз гээд Филиппинд ирсэн л бол заавал үзэх ёстой газрууд олон бий. Тэд 6 сарын турш Филиппинд суралцахаар ирсэн. Олон сарын турш гэр бүл, найз нөхдөс хол байсан залуусыгаа эргэж очихоор 19 лавлахын хэсэг хамт олон нь 3 сарын дараа Филиппинийг зорьсон юм. Амьдрах орчин, сургалтын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн тэд халуун дотноор уулзалдаж хамт олонныхоо сэтгэл шингэсэн илгээмжийг хүлээн авсан юм а. Эх орноос хол хэдийч бүгдээрээ нэгд оруулзаж, аяны богцоо задлаж, Монголоос ирсэн ааруул борцоо идэж, Монголд үлдсэн олон залуусынхаа сэтгэлийн үгийг сонсож, амьдралд олон тохиолдохгүй нэгэн торгон мөч Филиппинд өнгөрсөн юм. Филиппинд элч төлөөлөгч болж очсон залууст хамтдаа цагийг өнгөрүүлж уулзах мөч хомс. Өөрөөр сургуульд шахуу хөтөлбөрөөр суралцаж байгаа тэдэнд хамт олон нь сэтгэлийн үгтэй ил цагтал илгээж амжилт хүссэн юм а. Манайхаа ингээд 19 тавилан авлахын хамт олноос маань ингээд бид нар өөрсдийнхөө сэтгэлийн үгийг бичээ. Ингээд ийм хөөрхөн бэлэг илгээсэн. Тэгээ ингээд бүгдээрээ ингээд эхнээсээ аваад нэг аваад уншаа авчиг гэж бодож байна. Ямар гоё. За үргэлж бусдаа үлгэр жишээ болж байдаг дайчин золбоолог хөөрхөн ихчнэр шүү. Гой газраар явсан зураг хараад бүр явмаар санагдаад байна. Нанди эрдэнэ гэсэн байна. За та бүгдээ сурлагын болон ажлын өндөр амжилт хүсье. Хүчтэй байгаарай. Үргэлж инээд гэрэлтүүлж яваарай гэсэн байна. Баярлалаа. За амжилт хүнийг шилж сонгодгүй юм, харин хичээсэн хүн бүхнийг амжилт дагсаар байдаг fight team гэнэ. Хайртай найзууд минь та нарыгаа зөндөө их санаж байна шүү. Сансандаа заавал хүрээд ирээрэй. Хайртай шүү. Ажлынхаа сэргэлэн хөөрхөн бүсгүйчүүдтэй аз жаргал сайн сайхныг хүсье. Онц сураарай, амжилт гэсэн байна. Манай нэг юу ч сургуулийн өрөө колл центертэй. Тэгээд шууд видео коллоор лавлгаа өгдөг. Одоо ном гэх юм бол шууд ингээд нөгөө ном үлээд хуудсыг үзүүлээд бүтээгдэхүүнийхаа ингээд танилцуулгыг үзүүлээд тэгээ хүүхдүүд холбогдох юм бол хүүхдүүд заримдаа айгүй холбогддог. Хүүхдүүд холбогдох юм бол яг ардаа ингээд нөгөө оператор цагтай. Тэгээ нөгөө хүүхдүүд одоо ингээд цагт хэд болж байна. Чи одоо яг яамаар байна? Яаж туслах уу гэд үлгэр ярьж марж өгөөд айгүй гоё лавлгаа өгдөг. Нэг хэсэг хэрэглэгч рүү холбогдоод за манай ингээд оператор ямар байсан бэ? Танд нэмж хэлэх санал хүсэл байна уу гэсэн чинь нэг хүн би одоо 1950 операторыг харж ярмаар байна. Операторуудын маань нөгөө хоолоо айгүй гоё сонсогддог. Тэгэхээр хэрэглэгчид нар маань бас ингээд гоё хоолойтой бүсгүйчүүдийг бас харахыг хүсдэг болоо л тэгсэн байхаа. Бид нар өнөөдөр энэ Филиппин улсад бүгд англи хэлнийхээ сургуульдаа хичээлээ сайн үзэж байна. Хажуугаар нь бас 19 лавлахаа дэлхийн жишг төрөхийн тулд за Филиппин улс буюу за Азиад хамгийн томд ордог колл центрийн энэ оронд за тухайн мэргэжлээрээ бас бид нар давхар судалж байгаа. Сурсан мэдсэн бүх зүйлээ байгууллагадаа очоод та бүхэндээ бас зааж өгөн та бүхэндээ бас хуваалцах болно. 1919 лавлахын хамт олон маань нэгэн оройг G Park-ийн үзэсгэлэнт байгальд хамтдаа өнгөрүүлсэн юм. Энэ үеэр Себу хотыг сонгон аялангаас суралцж байгаа жүжигчин Бат Төмрийн гэр бүлтэй уулзаж халуун дотн яриа өрнүүлсэн юм а. Монгол хүмүүсийн таарахтаад төлөө бас нэг орой бас ингээд сайхан танилцаад манай гэр бүлтэйг бас одоо оройн цоогонд өрсөн 1950-ийн хамт олон баярлаа. Танаа хамт олон мундаг хамт олон шүү. Тэгээ одоо манай гэр бүлчсэндээ одоо ингээд Улаанбаатар хотод ямар нэгэн шаардлагатай лавлгаа авахаар бол танаа лавлага руу хамгийн түрүүнд
1950 гэж толгойн дотор орж ирдэг. Тэгээ танах руу залгаж холбоо барьцгаа. За ингээд жүжигчин Батагийн маань гэр бүл болсны 8 жилээ. За их нэртэйгээ танилцсны 13 жилийн юм тэмдэглэлт өдөр маань ингээ өнөөдрөөс тохиож байгаа юм байна. Тэгээ Батагийнхаа гэр бүлд нь энэ хороогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсээд Арис тавилгаалгын хамт олноос энэ хөгжөөхөн зүйлийг гартуулж байгаамаа. Баярын мэнд хүргье. Хамт олонныхоо итгэлийг хүлээж англи хэл сурах том зорилго тань авсан лавлах үйлчлэгээний төвийнхэнд хамт олон нь гинтийн бэлэг бэлдсэн юм. Ажилтан албан хаагчдаа цаг ямагт урамшуулж, мэдлэг чадварыг нь үргэлж хөгжүүлж, оюуны хөрөнгө оруулалт хийж байдаг 1919 лавлахын удирдлагуудад ар гэрийнхнийхэн зүгээс талархсан сэтгэлээ энэ үеэр илэрхийлж байсан юм а. Олон сар хайртай гэр бүл, ээж аав, өр хүүхдээсээ хол байсан тэд энэ өдөр видео кол хийж, чин сэтгэлийн яриа өрнүүлж, нүлмэс туслуулан сэтгэл хөдлөсөн мартагдахааргүй нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм. Сайн сайн. Сайн оо. Миний дүү хичээлэн сайн уу? 1919-д лавлах үйлчлэгээний төвийн 15 жилийн ойдод зориулсан англи хэлтэй залуус хөтөлбөр амжилттай үргэлжилсээр байна. Хөтөлбөрийн хүрээнд лавлах үйлчлэгээний төвийн залуус Филиппин улсад хэлний мэдлэгээ дээшлүүлсээр олон улсын стандартыг нэвтрүүлсэн гадаад зах зээл дээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж Монгол улсыг зорин эрх жуулчдыг хүссэн мэдээлэлээр нь хангах эрхэм зорилготой хүрэхийн тулд байгууллагын үнэт зүйл болсон ажилтан албан хаагчдаа цаг ямагт чадварч болсоор байна. Тун удахгүй 1919 лавлах англи хэл дээр үйлчилгээгээ явуулах болно. За Филиппин улсад суралцах энэхүү боломжийг олгосон нийт хамт олондоо болон удирдлагуудаа маш их баярлалаа. Би та нарын их төлөвийг алдахгүй. Сайн сураад Монголдо очоод бусад мэдээллийн ажилтнуудаа туслах болно гэдгийг амлаж байна. Филиппин улсын Себу хотын хэлний сургууль дээр англи хэлний мэдлэгийг маань дээшлүүлэх боломжийг 19 лавлахын маань удирдлагууд манай байгууллага маань олгосон байгаа. За даангац монголоор биш ертөнцийг илүү өргөн цар хүрээтэй юм үзэж нүд тайлах боломжийг олгосон. Энэхүү боломжийг олгосон 1919 лавлахын удирдлагууд за мөн хамт олондоо бүгдэнд нь бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэхүү ховор цачааныг олгосон захирлууд болоод хамтран ажиллаж байгаа нийт мэргэжилтнүүдтэй энэ боломжийг олгосон компанийнхаа удирдлагууд болон захирлуудтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. 1919-д мэдээллийн лавлахын 15 жилийн ой энэ онд тохиож байгаа. За бидэнтэй хамтран ажилладаг мэдээлэл харилцаа холбооны салбарын бүх байгууллага та бүхэнд 19 лавлахаар үйлчлүүлдэг нийт үйлчлүүлэгч харилцагч нартаа үе үеийн дарга удирдлагууд 19 лавлахын хамт олон бүх ажилчдаа 15 жилийн баярын мэнд хүргэе. Байгууллагын уурах тарих хөдөлгөгч хүчин болсон ажилтан албан хаагчдаа боддоор дэмжиж мэдлэг цорилсан бизнесийн үйл ажиллагааг явуулахад Мас Актем хамтран ажиллаж байна. Мас Актем нь олон улсад байгууллага хамт олонны сургалтуудыг амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ удаа бид 1919 мэдээллийн лавлахын хамт олонтой хамтран англи хэлтэй залуус төслийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд бид нар нэг жилд 50 ажилтныг англи хэлтэй болохоор зорин авч ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр 15 ажилтан өөрсдийнхөө сургууль дээр очиод амжилттай суралцж байна. Өнөөдөр англи хэл дэлхийн нийтийн хэл болсон. Энэ цаг үед байгууллагын үнэт зүйл болсон боловсон хүчнийхээ чадваржуулах, мэрэгшүүлэх чиглэлд хамтран ажиллахыг хүсвэл манай байгууллагын үе даалга өргөж танд нээлттэй болно. Англи хэлтэй Монгол залуус хөтөлбөр үргэлжилсээр